За тэгэхээр шинэ өдөр хөтөлбөрийн студид Монгол улсын анхны тэргүүн хадагтай Монголын эмэгтэйчүүд сангийн тэргүүн Цэвэлмаа мөн Монголын эмэгтэйчүүд сангийн гүйцэтгэх захирал Эрдэнэ Чимэгнаар ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амруу. Сайхан. За тэгэхээр сангийн хоёр тэргүүн эмэгтэйг өрсөн учраас Монголын эмэгтэйчүүд сангийн тухай ойлголтыг үзэгчдэд хүргэе гэж бодлоо. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүд сан анх хэдэн онд байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг тухай та мэдээлэл өгөхгүй юу? За баярлалаа. За юуны өмнө энэ өглөөний мэндийг нийт телевиз үзэгчдэд хүргье. За Монголын эмэгтэйчүүдийн сан анх 2000 онд байгуулагдсанаас хойш өдөөгөө ултар 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай сан бол ерөнхийдөө нэг дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нэгдүгээрт бол гендерт суурилсан ялгуурлан гадуурхалтын эсрэг, нөгөө нэг нь бол шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийг татаж оролцуулах, тэднийг чадваржуулах ийм зорилготой. Дараагийн нэг асуудал нь бол эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжих, тэднийг бас чадваржуулах. За эцэст нь хэлэхэд бол одоо давхар бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг бас одоо идэвхжүүлэх, тэднийг чадваржуулах ийм одоо үндсэн гол чиглэлтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. За энэ хугацаанд манай үйл ажиллагааг дэмжиж дотоод гадаадын хандивлагч нийт 600 гаруй одоо байгууллага 80 гаруй мянган одоо бидний дэмжигчид бидэнтэй хамтарч ажиллаа. За энэ үйл ажиллагаагаараа бид нар бол нэг 270-80 одоо төслийг санхүүжүүлж ер нь 800 гаруй одоо сая төгрөгийн хөрөнгө босгоод байна. За ингээд өнгөрсөн одоо 2013 онд бол бид нар 205 сая төгрөгийн одоо хөрөнгө босгосон. За үүнээсээ бол 26 саяын дотоодын хандивлагч нараас одоо энэ хандивыг босголоо. За үүгээрээ бол одоо бид нар эмэгтэйчүүдийн бүлгүүдэд тэтгэлэг өгсөн 107.2 сая төгрөгийг одоо бид нар тэтгэлгийн маягаар одоо ингээд явуулаад байна. За ингээд манайхаа бол олон талт үйл ажиллагаа явуулдаг. Олон одоо үйл ажиллагаа явуулж бид нар энэ хандивыг одоо цуглуулсан байгаа. За энэний маань одоо нэг том ажил бол нэг филантропи үйл ажиллагаа гэж энэ одоо үйл ажиллагаа байдаг. Энийг бол одоо жил болгоны 11 сарын 15-наас эхлээд дэлхийд даяар энэ филантропи үйл ажиллагааг явуулсан байгаа. Энэ бол ерөнхийдөө бол одоо сайн сайхны үйлсээ. Энд бол одоо хүн болгон шатлалынхаа хэргийг бие биендээ одоо тусалж сэтгэл санаа, цаг зав, хөрөнгө мөнгө бүхэл боломжоор одоо бие биендээ юм тусалдаг сайн санааны үйлс гэж хэлэхэд болно. Манай энэ жилийн одоо филантропи үйл ажиллагааны нээлтүүд одоо ингэж болж байгаамаа. За тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн сан бол 2000 онд байгуулагдсан гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ер нь бол альва улс оронд эмэгтэйчүүд зориулан хандив цуглуулж тэдэн чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэдэг бол тухайн нийгэмд өргөж байгаа маш том хандиваа гэж ойлгодог. Тэгэхээр бусад улс орнуудад яг одоо эмэгтэйчүүдийн сан ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол хамгийн анхны сан одоо жишээ нь ямар сан гэдэг юм бол. Тэгээд яг нь ер нь бол дэлхийд даяар эмэгтэйчүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжиж байгаа ийм үйл явдлууд бол их байгаа л да. Эдгээр дотроо бол дэлхийн олон улсын эмэгтэйчүүдийн сан гэж байдаг. Америк эмэгтэйчүүдийн сан байна. Дэлхийн эмэгтэйчүүдийн сангийн сүлжээ их мэтлэнгийн ийм их гадаад олон одоо байгууллагуудтай манайх бол хамтарч ажилладаг. Манай сан бол дэлхийн эмэгтэйчүүдийн энэ олон сангуудын сүлжээний гишүүн орон. Тийм учраас эднэртэй бол одоо хамтарч ажилладаг, хамтран туршлага солилцдог. За Азийн эмэгтэйчүүдийн сангийн сүлжээний гишүүн орон. Аз твдээ бол манай бас Монголын эмэгтэйчүүдийн сан бол бас нэлийн нэр хүндтэй, сайн ажиллагаатай, доктортой, сайн ажиллагаатай сан гэсэн бас ийм одоо бид урам зоригтой ингээд ажилладаг. Тэгээд ер нь эмэгтэйчүүдийн өмнө одоо тулгарч байгаа бэрхшээл бол их олон байдаг. За энэ олон дотроосоо бол одоо оновчтойг нь байржуулж одоо бид нар бол энийг
эмэгтэйчүүдийн бүлгүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжих ийм л үйл ажиллагаа явуулсаар одоо өнөөдөр бол 14 дахь жилтэйгээ золгоод ингэ байж байна да. За 2003 оноос эхлээд 11 дахь жилдээ филантроп өдрийг Монголын эмэгтэйчүүд сангаас зохион байгуулж штэ. Тэгэхээр энэ жил 15-наас 30-ны өдрүүдэд энэ филантроп өдрийг зохион байгуулах юм байна. Тэгэхээр энэ жилийн филантроп өдрийг яаж зохион байгуулах гэж байна? Ямар хөтөлбөрүүд боловсруулсан байгаа вэ? За филантроп гэдгийг эхлээд би бас тайлбарлахын зүйтэй байх гэж бодож байна. Филантроп гэдэг нь бол одоо өөрөө хүнийг хайрлах гэсэн юм утгатай үг. Гэхдээ яг одоо эмэгтэйчүүдэд зориулж хөрөнгө босгоно гэдэг энэ утгаараа аваад үзсэн бол филантроп маань бол яг эмэгтэйчүүдийн төлөө хөрөнгө босгож сан бүрдүүлнэ гэсэн үг. Тухайлбал мөнгө хандуулна гэсэн үг. Заавал одоо яг тухайлбал өнөөдөр одоо филантроп гэдэг ингээд аваад үзэхээр бол бидний энэ одоо монголчууд дээр энэ сэтгэлгээ их аль зэрэг байдаг вэ гэх юм бол байдаг. Гэхдээ филантроп нь нэг удаа нэг буйны үйл ажиллагаанаас бол ялгаатай гэдгийг бид нэр бас тэмдэглэхийг хүсэж байгаа юм л да. Филантроп гэдэг маань өөрөө хөгжлийн төлөө одоо хандив өргөнө гэсэн үг. Тэгэхээр энэ маань болохоор ч одоо яг өнөөдөр орчин үеийн нөхцөл байдлыг яаж тайлбарлах вэ гэхээр эмэгтэйчүүдийнхаа төлөө урт удаан хугацаанд тэднийг хөгжүүлэх дэвшлийнхэн төлөө одоо яг хөрөнгө оруулж байна гэсэн үг. Тухайлбал одоо бид нэр өнөөдөр бол нэг хүмүүст бол өвчин тусч байна тий. Энэ дээр бол манай монголчууд бол үнэхээр их гараа сунгаж энэ дээр бол бие биендээ тусалдаг ийм сайхан уламжлалтай. Филантроп дээр гэдэг ингээд аваад үзэх юм бол манайх дээр бас энэ филантроп соёлыг бол түгэх ажил бол манай сангаас 2003 оноос хойш хийж ил да. Тэгээд яг одоо жил бүр бол бид нар бол яг энэ жилийн турш манад хандив өргөсөн хандивлагчтай бид нар энэ үеэр алдаршуулдаг юм. За энэ одоо ямар үйл ажиллагаа байх вэ гэхээр одоо алдаршуулна таны өгсөн мөнгөөр энэ эмэгтэйчүүдэд ийм өөрчлөлт гарлаа гэдгийг нөгөөдөл нь одоо хандивыг хүлээн авсан эмэгтэйчүүд тайлбарладаг. Тэгээ нөгөө түгээр бол бас яг эмэгтэйчүүд маань яг бидний амжилт та нарын одоо яг хандивын үр дүнд биднэрт ийм өөрчлөлт гарлаа гэдгийг хамгийн гол нь одоо танилцуулдаг юм үйл ажиллагаа. За энэ жилийн хувьд хамгийн гол онцлог нь юу вэ гэвэл бид нар бол бас энэ филантроп өдөр маань 2014 оны одоо 11 сарын 14-нд бид нар бол хандив босгох юм цэнгүүнээр эхлэх гэж байна. Тэгээ энэ жилийн гол онцлог юу вэ гэвэл бид нар 100 литр эмхтэй бөөхэ гэсэн ийм хөрөнгө босгох аяныг өргөнүүлж байгаа. За энэ маань юу вэ гэхээр бол филантропын цэнгүүнд оролцсон эмэгтэйчүүд маань 15 хоногийн 11 сарын 15-наас 30-ны хооронд хөрөнгө босгоно. Хүн бүр алтан хандивлагч, мөнгөн хандивлагч, хөрөл хандивлагч гэд хүн бүхэн 5 дугтаа аваад бусад өөр хандивлагчдыг одоо яг хандивлагчдыг бол өөрсдөө илсүүлээд тэгээ эргүүлээд бол Монголын эмэгтэйчүүдийн санд бол тэр мөнгөө өгнө. Энэ жилийн хувьд бол бас бидний нэг урьаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийг чадваржуулъя гэсэн ийм уриандаар бол бид нэр хөрөнгийг цуглуулж байгаа. Тэгээ энэ хөрөнгийг бид нэр энэ жилийн хувьд бол аутизмтай хүүхэдтэй ээжүүдийг чадваржуулахад л чиглүүлсэн юм байна. Тэгэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол өөрх тэргүүлсэн олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, за архины хамааралтай, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гээд нийт одоо 380 гаруй эмэгтэйг чадваржуулахад филантропийн үйл ажиллагаа чиглэгдсэн байдаг. Тэгэхээр энэ жилийн тухайд бол энэ чиглэл рүү явах юм байна гэдгийг ойлгочлоо тийм. Ер нь энэ бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж ойлгох юм бол яг бүх хүүхэд өвчтэй. Үнэхээр их хүнд өвчтэй, гэртээ байгаа, асаргаа хамгаалах шаарддаг. Тэгээ үүнээсээ хамаарат ээж нь одоо ажил хийж чадахгүй. Энээсээ бол өрхөнд нь бол бас ядуурал ийм одоо яг бэрхшээлд тулгарсан ийм одоо ээжүүдийг л бид нар чадваржуулахад бол чиглэх юм байгаа юм жишээ байна. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн сангийн үйл ажиллагаа за үр нөлөө хамрах хүрээ нэлээд царай өргөн байдаг л та маш олон хүмүүс сайн мэддэг. Гэвч одоогийн